Саян телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн энэ дэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің іргілі жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Баяулгийн аймаг дахь цагдаагийн газраас санаачлан иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай хуулиа дээдлийн ерөнхий арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн билээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр 1-р бүрэн дунд сургуулийн 11-ийн Г ангийн сурагчдад хууль бидний амьдралд сэдвээр аймгийн хууль зүйн тусалцаа үзүүлэх төвийн ахлах улсын өмгөөлөгч Костёр хичээл заалаа. Аймағымыздағы полиция басқармасы мен әр азаматтың заңды құрметтеу, орындау руханиятын қалыптастыру, заң жайындағы мәлімет жоғарылату мақсатында экономикалық, саяси, құқықтық, адамгершілік сипатында заңды құрметтейік негізгі іс-шарасын ұйымдастыруда. Іс-шара аясында бірінші толық орта мектебінің 11-дің Г сыныбы оқушыларына заң біздің өміріміз тақырыбында аймағымыздағы заң жолымен көмек көрсететін орнының ағасы, мемлекеттік қорғаушы Костёр мырза сабақ жүргізді. Баяулгийн аймаг дахь цагдаагийн газраас санаачлан иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай хуулиа дээдлийн ерөнхий арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн билээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр 1-р бүрэн дунд сургуулийн 11-ийн Г ангийн сурагчдад хууль бидний амьдралд сэдвээр аймгийн хууль зүйн тусалцаа үзүүлэх төвийн ахлах улсын өмгөөлөгч Костёр хичээл заалаа. За хууль одоо тааны хүүхдийн амьдралд ямар хэрэгтэй юм би сая нэлээд ярьсан тийм ээ. Тэгэхээр та нарын эрүүл мэндийг хамгаалуулах, сурч боловсрох, одоо эрүүл амгалан тайван орчинд амьдрах, аж төрөх, мэдс мэргэжлээ дэвшлүүлэх. За тэгээд сургуулаа төгсөөд ирсний дараагаар одоо ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх, сайдын хөлс авах, гэр бүлтэй болох, гэр бүлийн ахуй амьдралыг дэвшлүүлэх, үр хүүхдтэй болох, үр хүүхдээ сурах гэх мэтлэнгээр та бидний өдөр тутмын бүхэл амьдралд хууль хэрэгтэй. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн нэгт юу гэж заасан бэхээр Монгол улсын иргэн хуулиа дээдлэн сахин хүндэтгэж биелүүлэх нь үүрэг мөн гэж заасан байна. Тийм учраас бид ерөөсөө хуулиас гадуур нэг ч юм хийхгүй, хуулийн хүрээнд өөрөөр хэлбэл саяхан нөгөө миний бичсэн 600 одоо 50-аад хууль байна гэсэн шүү дээ. 650-аад хуулийн хүрээнд одоо зөв боловсон амьдрах юм бол бидний амьдрал сайжирна, бид өсч өндийнэ гэсэн. Ийм л ашигтай. Арга хэмжээний хүрээнд хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг иргэд олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бас байгууллагын оролцоотой сургалтын олон талт арга хэлбэрийг ашиглан хууль тогтоомжуудыг сурталчлах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээнд идэх санаачлагтай оролцсон сум баг, төрийн байгууллага, хувийн хэвшлийг шалгаруулах ажээ. Албан ба албан бус гэж хоёр ангилдаг. Албан бус хэв хэмжээнд зан занчил, ёс суртахуун,
Гэх мэтчлэн албан хэм хэмжээнд төрөөс баталсан улсын хурлаар баталж гаргасан өдөр тутмын амьдралд биелэх шаардлагатай хэм хэмжээний цогцыг хэлж байгаа. За өнөөдөр манай сургуульд бол хууль бидний амьдралд гэсэн сэдвээр бол одоо аймгийн энэ аймгийн ахмад хуульч, өмгөөлөгч Касторгова ирээд одоо ингээд хуулийн зөвлөгөө өгöd хүүхдүүдэд хууль бидний амьдралд гэсэн юм хичээл заасан, ингээд хүүхдүүд идэвхтэй оролцсон. Ер нь хууль гэдэг нь одоо юунд хэрэгтэй юм бэ? Ямар одоо юунд хэрэгтэй юм бэ гэдэг талаар бол хүүхдүүд сайн ойлголоо гэж үзэж байна. Сая хүүхдүүд хэллээ. Өнөөдөр манай сургуулийн ахлахангуудын дунд хууль бидний амьдралд сэдвээр хичээл заасан улсын хуулийн зөвлөх Касторгад бол баярлалаа гэж хэлмээр байна. За энэ ажлыг зохион байгуулсан гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл хуулийн зөвлөх тусалцааны төв цагдаагийн газарт бол талархлаа илэрхийлье. Хуулиа дээдлийн ерөнхий арга хэмжээг зохион байгуулснаар иргэд олон нийтийн хуулиа дээдлэх сахин биелүүлэх сэтгэлгээ хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ хууль эрх зүйн мэдлэг дээшилж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо хангагдан гэмт хэрэг зөрчлийн суурь шалтгаанууд арилна гэж үзэж байна. Арга хэмжээг аймгийн засаг даргын тамгын газартай хамтран аймгийн хэмжээнд бүтэн жилийн турш зохион байгуулах ажээ. Өнөөдөр аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төр нийгмийн түншлэл 2017 сэдвээр зөвлөгөөн зохион явууллаа. Тус зөвлөгөөнд нийт 150 гаруй иргэн оролцлоо. Бүгін аймағымыздағы еңбек қамқорлық даяшылық орнынан қоғамдық әріптестік 2017 тақырыбында оқыту ұйымдастырылды. Бұл оқытуға барлығы 150-ге таяу азамат қамтылды. Өнөөдөр аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төр нийгмийн түншлэл 2017 сэдвээр зөвлөгөөн зохион явууллаа. Тус зөвлөгөөнд нийт 150 гаруй иргэн оролцлоо. Зөвлөгөөний гол зорилго нь төрийн бус байгууллага, хувийн хөвшлүүд мөн олон улсын байгууллагуудынхаа хоорондын түншлэлийг сайжруулах, аймгийн хэмжээнд ямар төсөл хэрэгжих, ямар хөнгөлөлттэй зээл олгогдох вэ гэсэн тал дээр мэдээлэл хийхэд оршиж байгаа ажээ. Зөвлөгөө өнөө орой 6 цаг хүртэл үргэлжлэх байсан юм а. Өнөөдөр манай аймагт маань төр нийгмийн түншлэл 2017 сэдвт зөвлөгөө явуулж байна. Энэ зөвлөгөөний гол зорилго маань хөдөлмөрчдийн дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрөн хөтөлбөрийг танилцуулах, тэгээд төр нийгмийн түншлэлийг бий болгох зорилгоор энэхүү зөвлөгөө маань зохион байгуулж байгаамаа. За энэ жил болохоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлөөс нийт 6 төрлийн хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөр төсвөртэй болохоор санхүүгийн дэмжлэгтэй, тэгээд буцаан эрийн төлөвлөх нөхцөлтэй зээлтэй. Тэгээд энэ хөтөлбөрүүд маань одоо хэрэгжүүлэх гол байгуул маань хөдөлмөр халамж үйлчилгээний төв. Тэгээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөл маань аймгийн засаг дарга гаргасан салбар зөвлөл ажилладаг. Энэ салбар зөвлөлөөр урд нь хилцээд энэ хөтөлбөрүүдийг баталсан байгаамаа. Хөтөлбөрт нийт 1.41 сая төгрөг батлагдсан. Энэ аймгаас болохоор 50.4 сая төгрөгийн бас нэг гарааны бизнесийг дэмжих орон нутгийн брендийг бий болгох бас нэг хөтөлбөр батлагдсан. Дэд хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрүүдэд хэрэгжиж эхлэх юм байгаамаа. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын байр бий болгох, ажилгүйдлийг арилгах зорилгоор төр нийгмийн түншлэлийг бий болгох, ажил олгогч болон ажил хайгч иргэдийн хоорондын холбоог хамаарлыг бий болох хоорондын уялдаа бий болох зорилгоор энэхүү зөвлөгөө маань явуулж байгаамаа. Өнөөдөр болохоор манай хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төр нийгмийн түншлэл 2017 зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөний гол зорилго маань болохоор төрийн бус байгуулах,
хувийн хөвшил ажилтгүй хувийн хөвшлүүд мөн олон улсын байгууллагуудынхаа түншлийг хоорондын түншлийг сайжруулах, аймгийн хэмжээнд дэх одоо ингээд ямар төсөл хөтөлбөр хэрэгжих, ямар хөнгөлөлтэй зээлүүд олгохыг гэсэн тал дээр бас ингээд мэдээлэл хийх зорилгоор ажилтгүй иргэдийн болон ажилтгуулагч нарыг сугалуулад энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаамаа. За энэ зөвлөгөөнд болохоор ерөнхийдөө бол манай засаг дарга маань оролцож одоо ингээд засаг даргынхаа 2016 болон 2020 онд хэрэгжүүлэх засаг даргын мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулга явуулсан. Дээрээс нь бас манай хөтөлмөр эрхлэлтээс зохион байгуулж байгаа төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга явуулсан. Мөн нөгөө банкуудынхаа захирлууд маань оролцож байгаа. Энэ дөр бол банкнаас яг ямар хөнгөлөлтэй зээлүүд олгохдгийг тэр талаар бас энэ зээлийн мэдээллүүдийн зөвлөгөөн дээр хийгдэж байгаамаа. Ерөнхийдөө бол бид нар аймгийн хэмжээнд дэх одоо энэ зөвлөгөөний гол зорилго болохоор одоо ингээд аймгийн хэмжээнд дэх нийт одоо хөнгөлөлтэй зээл хөтөлбөрүүдийг хооронд нь уялдуулах тэгээд тэр уялдуулснаар одоо ингээд аймагийнхаа ажилтгүй иргэдийн системтэйгээр энэ хөтөлбөрүүдэд хамруулах гэсэн зорилгоор энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Ерөнхийдөө энэ зөвлөгөөнөөс болохоор зөвлөмж гарна. Энэ зөвлөмжийг болохоор бид нар цаашдынхаа үйл ажиллагаанд удирдлага болгон одоо ингээд явуулах авч явна гэсэн үг. Тус зөвлөгөөний үеэр үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Киншлиг, Хүнсгүдэн аж ахуйн газрын дарга Ерболот, Хүнсгүдэн аж ахуйн газрын үйлдвэр худалдаа үйлчлэгээний албаны дарга Лара, Хаан банкны захирал Баваржан, Голомт банкны захирал Мэрэм хаан, Хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хилцээний мэргэжилтэн Аянуур, хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын төлөөлөл Анаргуул, Дэлхийн зүүн олон улсын байгууллагын төлөөлөл Ирлан, гэр бүл хүүхэд хөгжлийн төвийн зохицуулагч Жаналгаанаар тус илтгэл тавьсан юм а. Хүн амын бие бэлтрийг хөгжил, чирэгжүүлэлт, төвшин тогтоох сорилын сарын аян орон даяар 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл үргэлжлэж байгаа юм а. Тус арга хэмжээг манай аймагт биеийн тамир спортын газар, эрүүл мэндийн газар, боловсрол соёл урлагийн газар хамтран зохион явуулж байна. Азаматтардың физикалық даму деңгейін тоқтатусындағы айлық жорығы мемлекет көлемінде сәуір айының 1-нен мамыр айының 1-не дейін жалғасын таппақ. Аталмыш іс-шараны аймағымызда дене шынықтыру және спорт орны, денсаулық сақтау орны, білім мәдениет орталығы бірлесіп ұйымдастыруда. Хүн амын бие бэлтрийг хөгжилт, чирэгжүүлэлт, төвшин тогтоох сорилын сарын аян орон даяар 4-р сарын 1-ээс 5-р сарын 1 хүртэл үргэлжилж байна. Тус арга хэмжээг манай аймагт биеийн тамир спортын газар, эрүүл мэндийн газар, боловсрол соёл урлагийн газар хамтран зохион явуулж байна. Тус аяны гол зорилго нь Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Монгол Улсын чирэгжүүлэх, бэлдаржуулах, хүн амын бие бэлтрийн хөгжилт, чирэгжүүлэлтийн төвшин тогтоох сорилыг сурталчлан таниулах, төрийн болон хувийн байгууллагуудын биеийн тамирын арга зүйч иргэдийг татан оролцуулах, онол практикийн мэдлэг чадвар олгох, хяналт шинжилгээ үнэлгээ их дүгнэлт гаргахад оршиж байгаа юм а. Ирхэм үзэгчдээ одоо та бүхэн цаг агарын мэдээнд анхаарал хандуулна. Құрметті көрермендер, енді сіздер сумандығы орай мәліметімен таныс болыңыздар.
улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл маргааш өдрийнхөө өрний зурхайг хүлээн авч үзнэ. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің іргілікті жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.